Монгол банк үзүүлж байна. Санхүүгийн боловсрол гэж юу вэ? Яагаад чухал вэ? Санхүүгийн боловсрол гэдэг нь энгийнээр хэлбэл иргэн өөрийн нөхцөл байдалд тохируулан санхүүгийн зохистой шийдвэр гаргах, арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаарддаг мэдлэг, чадвар, итгэл үнэмшилтэй байхыг хэлнэ. Энд мэдлэг гэдэг нь иргэн хувийн санхүүгийн талаар ойлголт, ач холбогдлыг мэдэх. Чадвар гэдэг нь санхүүгийн талаар мэдлэгээ өөрийн санхүү удирдахад ашиглах. Итгэл үнэмшил гэдэг нь хувийн санхүүгийн шийдвэр гаргахдаа өөртөө бүрэн итгэлтэй байж санхүүгийн сайн сайханд хүрэхийг тус хэлнэ. Санхүүгийн боловсрол дээшилснээр хэрэглэгч иргэдийн мэдлэг дээшилснээр өөрийн хэрэгцээнд тохирсон зөв санхүүгийн бүтээгдэхүүн сонгох боломжтой болж санхүүгийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ. Найдваргүй үр ширэнд баригдах эрсдэл багасна. Санхүүгийн залиланд автах магадлал багасна. Санхүүгийн үйлчилгээний салбар хэрэглэгчдийн мэдээлэл сайжирч идвэх нэмэгдснээр тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах нэгснэ. Ингэснээр санхүүгийн байгууллагын бизнес өргөжиж сурталчилгааны өртөг багасна. Хэрэглэгчийн гомдол багасна. Монгол улс иргэдийн санхүүгийн чадвар сайжирснаар санхүүгийн тогтвортой байдал нэмэгдэнэ. Санхүүгийн үйл ажиллагаанд оролцогчдын цар хүрээ нэмэгдэнэ. Өрсөлдөө нэмэгдэнэ. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж ядуурлын түвшин буурна. Бодит үр дүн санхүүгийн хүр дэмж нэмэгдэнэ. Санхүүгийн залилан мэхлэлээс урьдчилан сэргийлэх явдал нэмэгдэж түүнд өртөх иргэдийн тоо буурна. Иргэдийн хадгаламж нэмэгдэж өр багасна. Хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо өснө. Ядуурл гэмт хэрэг буурна. Дэлгэрэнгүй www.санхүүгийн боловсрол цэгийн мэн сайтаас хүлээн авч үзнэ үү.